tung tung sahur. Trallallero trallalla. Бид өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнд Италийн Бренротын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Италийн Бренрот хэмээх Евро улсын дөрөвдтэй бичлэг нь 2025 оны 1-р сард дэлгэцнээ гарчээ. Тус бичлэгүүд нь амьтдыг өдөр тутмын эд зүйл, хоол, зэвсэгтэй хослуулснараа онцлогтой. Trallallero trallalla. Porco dio e porco Allah. Энэхүү бичлэгийн цаана Итали аялагт AI хоолоо ашигладаг болохоор Италийн Бренрот хэмээн нэрлэгдэжээ. Бичлэг дээрх дөрүүд нь ла, на, ини, эло гэх мэт Итали давхруудаар төгсжээ. Цаашлаад дөрүүдийн өнгө төрөгч мөн Итали төрхтэй харагдана. Италийн Бренротыг зохиосон хүн нь яг одоогоор тодорхой биш. Учир нь эдгээр дөрүүд нь өөрөөр хаягтай TikTok-чд бүтээжээ. Хүн шиг хүлтэй акулыг Easy Burger, матрон онгоцыг Армен, түн сахурыг Noxa, Беледчин капучиног Ironic Fan, шампанзыг Alexei гэх мэт өөрөөр нэртэй TikTok хэрэглэгчид бүтээжээ. Харин идүүгээ эдгээр уран бүтээлчдийн бүтээсэн дөрүүдийг интернет хэрэглэгч фэнүүд янз бүрээр хөгжүүлж байна. Нэгэсэндээ зохиогчд нь биш, харин фэнүүд нь хөгжүүлж яваа гэсэн үг. Италийн Бренротын сонирхолтой дөрүүдийг дурдвал Trallallero trallalla. эхний дүр бол Trallallero trallalla. Nike-ийн бүз өмсөн гурван хөлтэй акул харагдана. Танилцуулга дээр энэхүү дүр нь далайн давлгааг удирддаг, супер хурдаар гүйдэг, өндөрт үсэрдэг, тас аздаг гэх боловч алхахаас өөр зүйл хийдэггүй инээдтэй. Гэхдээ Бренротынхоо анхдагч дүр нэг хэсэг үзэгчид акулын цэнхэр пүүз Nike-ийн яг ямар загварын пүүз болохыг судалж үзжээ. Тэгсэн түүний пүүзтэй төстэй хиддэн пүүзнүүд боддоор байдагч яг энэ загвар нь хиймэл оюуханаар бүтээсэн зохиомл загвар байж таарчээ. Bombardiro crocodilo. Дараагийн онцлог дүр бол Bombardiro crocodilo хэмээх матар хэлбэртэй онгоц. Мэдээж гадна төрхийн хувьд онгоцон дээр матрын толгой залгасан харагдана. Тус дүр нь дайны үеийг санагдуулам сүртэй нэртэй нэлээд ширүүн төрхтэй дүр. Ер нь тус бичлэгийнхээ сөрөг дүр ч юм шиг. Харин үнэхээр л эсрэг дүр гэж хэлж болох дүр түн сахур. Tung 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 sahur. Түн сахур нь бейсболын цөхөр байрсан хүн төрхтэй модон байгааны хэлбэртэй дүр юм. Дүрийн нэр нь Индонез хэлнээ бөмбөрийг илэрхийлдэг. Харин сахур гэдэг нь ислам хэлнээ өглөөний цай гэсэн утгатай. Түүнчлэн Индонез улсад өглөөний цай бэлэн болсныг олон нийтэд мэдэгдхийг түн сахур хэмээн хэлдэг байна. Түн сахур нь энэ дундаа хамгийн эвгүй гаж донтон шиг царайтай нь муу дүр гэгддэг. Бусад дүрүүдтэй тулдаж байгаагаар нэлээд дүрслэгддэг. Ялангуяа гол дүр болох акултай тулдаж байгаа хэсэг нилээдгүй харагдана. За тэгээд хэрэглэгчид мань дүрийг хөгжүүлсээр байгаад телепорт хийх, аврах том болж хувирдаг гэд бөөн ур чадвар нэмчихсэн. Ер нь л энэ ертөнцийн хамгийн хүчтэй хамгийн муу санаатай дүр нь гин. Liri li lari la. Elefante nel deserto che cammina qua e là. Бидний дурдах дараагийн дүр бол кактусын зан. Асар том кактусын биетэй зан. Тэгснээ хөлдөө таарсан аврах сандалтай ч байх шиг. Дүрийн онцлог нь түүний хажууд үргэлж ромптотой сэрүүлхэн цаг харагдана. Тиймээс олон үзэгчид цаг хугацааг зогсоож чадвартай гэсэн байна. Цаг хугацааг зогсоож байгаад ганцаархнаа алхан сэлгүүцдэг гин. Азар тулаан дайн хийдэггүй. Гэхдээ цагаа тулах юм бол цаг хугацааг зогсоож байгаад өрсөлдөгчөө буулгаа авах чадaltaй гин шүү. Энэ бүгдээс харуул кактусын зан нь яг л бурхан шиг оршихуй мэт харагдана. Boneca ambalabu. Бидний дурдах дараагийн дүр бол хүн хөлтэй, мэлхий толгойтой дуугүй. Анзаарвал түүний биеийн бүтцэн пүүз өмссөн акултай адилхан санагдана. Brr patapim, il mio cappello è pieno di slim. Дараагийн дүр бол савдаг төрхтэй Батапим хэмээх дүр. Дүрийн хувьд хүн дахуйтай модон биетэй, хажин хамартай сармагчин. Одоогоор үзэгчид
түүнийг ойн хамгаалагч савдаг гэдэг. Ингэхдээ цаг агаарыг удирдах, мөн мод цэцгэсгээд бүхнийг ургуулах чадвартай гин. Дүр төрхийн хувьд зөөлөн төрхтэй эрэг дүр мэт харагдана. Түндүн сахуур бүх зүйлсийг устгадаг бол Батапийн бүхнийг эмчилдэг гэдгээрээ мань хоёр үстэн дайснууд шиг харагдана. Гэхдээ тус дүр нь ой модонд түндүн сахуураас хүчтэй боловч ойгоос гарвал хүчин сулрах аюултай. Бидний дурдах дараагийн дүр бол үхэр толгойтой санчраг гариг. Түүний онцлог ур чадвар нь бусдын оюун бодлыг удирдах, хар нүх үүсгэх. Зөвхөн фестивал наадмын үеэр гарч ирдэг, бүжиглэж байгаа юм шиг шогшин алхдаг. Хүүхдүүдэд ад жаргал бэлгэлдэг байна. Ер нь тус дүр нь Италийн Бренрот дундаа хамгийн хүчтэй гин шүү. За ер нь энэ маягаар тус урлын дүрүүдийг нэг нэгээр нь дуртаад байвал дуусахгүй болов уу? Мөн үүнээс гадна балерина капучино, шампанзе бананини, капучино ассасино, мууран толгойтой саморхой, загсан толгойтой шампанзе сармагчин гэдэл утга учиргүй олон дүрүүд гарч ирдэг. Эдгээр дүрүүдийг харахад ямар ч хамаагүй эд зүйлийг хүн амьтандаа нэгтгсэн мэт харагдахч мөн нөгөө талаар ямар нэгэн утга учиртай мэт санагдана. За тэгвэл Бренрот гэж юу гэсэн үг вэ? Шууд утгаараа Бренрот нь тарих ялцрах гэсэн утгатай. Үнэн дээр Бренрот гэдэг нь интернет орчинд чанар муутай, үзэгчдийн оюун ухаанд ямар ч хувь нэмэргүй бүхий л контентийг Бренрот гэж нэрлэдэг байна. Мөн бидний мэдих Skibidi Toilet, Creepypasta хүртэл энэ төрлийн контентэд тооцогддог. Бренрот гэх үгийн үүсэл түүх нь бүр тэртээ 1854 онд үүсэлтэй. Тухайлбал энэхүү номон дээр хүмүүс чанаргүй сонин романуудыг уншиж суух мөртлөө гүү ухаан, сонгодог уран зохиолыг орхиж байдаг. Энэ нь тэднийг Бренротод хүргэх буюу тархийг нь ялзруулах болно хэмээсэн байв. Энэ цагаас эхлээд муу чанаргүй, утгагүй ном бичвэрүүд, мөн ёс суртахуунд буугаар нөлөөлөх шашны сургаалууд гэх мэт хүмүүст сөргөнөлөө үзүүлдэг контентийг Бренрот гэх болжээ. Үүний дараа Бренрот гэх ойлголт 1950-аад онд маш өргөн тархжээ. Тэр үед телевиз хурдтайгаар хөөгдснөөр хэрэгтэй хэрэггүй 9 шидийн нэвтрүүлгүүд гарч ирснийг Бренрот хэмээн нэрлэж байв. Мөн цаашлаад 2000-ад онд интернет орчин хөгжтөд зэрэгцэн интернетээр хөвлөрөх элдэв мэдээллүүдийг мөн л Бренрот хэмээн нэрлэж байв. Мэдээж Бренротын гаж нөлөө нь анх үзэхэд шал удаггүй мэт боловч үзэж байгаа хүнээ донтуулж тархийг нь хэсэгдээл гацаах нөлөөтэй. TikTok, Facebook-ийн Reel бичлэгүүдийг үзээд л байхаар дараа нь юу гарч ирэх бол гэдэл үзээд л байдаг. За тэгээд сүүлдээ тарих ядраа залхдаг билээ. За юутайч Бренрот гэх үг нь ийм утгатай гин шүү. Бид та бүхэндээ Италийн Бренротын талаар сонирхолтой баримтуудыг хүргэлээ. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа түр баяртай. Гэснээс хэрвээ та бүхэн дараагийн бичлэгээрээ ямар бичлэг үзмээр байгаа талаар доор комент зэгт үлдээгээрэй.